сар хугацаанд айгүй байгаа. За юу яцгаар манай энэ өдрийн мэндийг бүгд нь бичлэг үзэж байгаа хүмүүстэй хүргэж байна. Тэгээд өмнөх бичлэг дээр надтай sneak reaction болон миний vlog-уудыг үзсэн хүмүүс байгаа л энэ удаагийн бичлэг арай тэдрээс ондоо болно. Тэгээд юугаараа ондоо вэ гэдгийг нотхгүй та бүхэн мэдэх бол тэгээд бичлэгийн турш дүүнэрээ хамт надтай байгаарай. Энэ бичлэгээр архитах одоо монголоор бол гурилын идэх юм гэж хэлдэг. Бейкерийг мэдэх бах жүр гэд бейкерийн газар зөндөө байдаг. Тэгээд тест вид Nemo буюу Америкийн одоо бейкерийн гурилын идэх юмыг хамтдаа тест хийж хуваалцъя гэж бодлоо. Тэгээд энэ бичлэгийг дуслаад таанд байгаараа. Тэгээд за бөнөрөө яг за эхний захих нь том юм байна. Гадуураа ингээд зөөлхөн гадуураа чихэрлэг айгүй жоохон ялан талтай юм шиг. Тэгээд тэгээд энэ амтан тийм гол хэсэгтэй яг чихэрлэг тэгээд хажуугаар нь бас жимсний амттай байна. Тэгээд айгүй тийм гоё зөөлхөн болохоор чихэрлэг амт болон жимсний амтны хоорондоо нийлээд айгүй тийм гоё амтыг бүрдүүлж өгч гинэ гэж би хөдөө бодож байна. Тэгээд сүйтэй хамт ингээд идэхэд бол үнэхээр бас гоё байна. Энийг зөвчөөрэй. Дараагийнх нь болохоор энэ болохоор голдоо ямар ч тийм юм cinnamon болон жимс энэтэр байхгүй дан юм одоо кейк маягаар би авсан. Тэгээд янз хаваагаад голдноос юм байхгүй. Бас голдон чивс арай ч юм байхгүй шин байна ингээд. Хацны дараа ингээд яг энэ гол хэсэгтээ бас тийм шоколадны амт байна. Тэгээд зөөлхөн болохоор ам ингээд гоё сүйтэй ингээд идэхэд аягүй гоё ингээд уусаад гоё орж ийн. За дараагийнх нь бараг манайхан бараг хинхэн мэдэх баха. Ер нь энэ идэж гэсэн мэдж байгаа. Croissant байна. Croissant тэгээд би strawberryтэй croissant авсан. Тэгээд энэ яг Америкийн bakery биш. Онцлог нь нэр юу байгаа? Америк яг гаргадаг донутс болон Мексикийн донутс хоёрыг би хольж идэж байгаа шүү. Тэгэхээр манайхан бас тэрийг ялгаа. Энийг би яг Мексик бейкерийн газраас авсан. Тэгээд энийг бас Мексик бейкерийн газар тэгээд томын болохоор яг Америк бейкерийн газар. I've been really trying, baby, trying to hold back this feeling for so long. And if you feel like I feel, baby, then come on. Oh, come on. Woo! Ямар томац ч вэ? За энэ болохоор бас зөөлхөн. Би бүгд жоохон зөөлхөн талын юм дуртай зэрэг зөөлхөн болон гэх юм авсан байгаа. Тэгээд strawberry гэж төрүүлжсэн. Тэгээд гүзэлсгийн амттай болохоор бас хазаа strawberry-тэй бас айгүй гоё уусч өгч байна. Энэ бас айгүй гоё юм байна.
За тэгээд дараагийнх нь болохоор ийм капкейк шиг хэлбэртэй гэхдээ голдоо крем чизтэй гэсэн үг. Тэгэхээр манайхан бүгнөрөө крем чиз гэдэг нь болохоор одоо чиз монголоор бяслаг гэдэг аа бяслаг гэдэг байгаа. Тэгээд бүгнөрөө амстаа хэд тест хийцгээе. Голоор нөхөд жоо ярихтай. Тэгээд нээсэн сайн ингээд барыг урсган чаашаа. Гэхдээ бас шингэн нарах үзүүлэлтэй байна. Миний барыг тест хийсэн хамгийн гоё нь энэ байлаа. Яасан гэхээр ингээд эцсний дараа амд яг орсон дараа ингээд та өдрийн бодож байгаа шиг юм тийм бяцлаг гэж нэг чихэрлэг тийм крем чиз өвчрээд байгаа. Крем чиз учраас ингээд гадна хэсэг нь жоохон хатуу байна. Тэгээд хацсан дараа гоё гадна хэсэг нь гоё ингээд ам дотор үүрж өгөөд тэнгүүд крем чизтэй яг гоё холигдоод тийм нэг гоё амтыг гаргаж өгч байна. За дараагийнх нь энэ хамгийн сүүлж байгаа юм байна. Тэгээд бас олон юу яагаад нөхшөө гэсэн. Сүүлийнх нь бас ер нь зөөлхөө. Андас ер нь ихэнх зүйл нь ганцхан энэ л жоохон хатуу гаднаа хатуу байсан. Тэгээд энэ болохоор бас зөөлхөн тэгээд гадуур бас чихэрэлсэн чихэр ингээ арга чарч байна. Тэгээд голдоо бас крем чизтэй. Тэгэхээр бас хэтэрхийн ялан байвал бас их муухай байдаг. Энэ бол яг гоё тохирсон байсан. Ер нь эдгээр бүгдээрээ ялан байна. Тэр би ихтэй жоохон ялан өндөртөө бас ялан өндөр хүмүүс гэж байна. За энэ болохоор крем чиз, энэ хоёрын крем чиз хоёулаа адилхан крем чизтэй. Гэхдээ энэнийх нь арай тийм зөөлхөн арай өөр ондоо крем чизнүүд байна. Энийг крем чиз болохоор тийм арай авслаг тал руугаа ихөө. Тэр гадуур элен чихэр хүртсэн болохоор төрүүлээ хацад чихэр амтагдаад дараа нь жоох юм тосон чарсан болохоор тийм тослог амтаад гэсэн дараа тэгээ хайр дундах хэсэг илүү нэлцгаа крем чиз маа. Энэ болохоор арай тийм нэлцгаа арай жоохон зарцмаг шиг байсан. За тэгээд энэ дэвшлэрээ 5 нарийн химийн хамттай тест хийлээ. Тэгээд дараагийн бичлэгээр надтай байгаа гэж хүсье. Тэгээд миний бичлэг таалагдвал лайк, subscribe, share хийгээрэй гэж хэлье. Тэгээд надтай бичлэгээр хамтсан байлаа. Энэ бичлэг санаа авсан бол YouTube хуудас асуудалтай санджаа гэдэг нэртэй аваагаа. Тэгээд тэр мэддэг хүмүүс яг бол би доор линк хэсэг санджаахаа YouTube хуудсыг линкэд тавьчих. Тэгээд манайхаас орж санджаахын ямар бичлэг гэдэг талаар сонирхолтой бичлэг гэдэг байгаа.